Сайн байцгаана уу? Та яг одоо илүү урус үгийг сонсож байна. За өнөөдрийнхэн дугаараараа амлсан ёсороо та бүхэндээ их сонин өвгмөц содон дугаар бэлтэж байгаа оруулна гэдгсэн энэ дугаар маань өнөөдөр бэлэн болж байна. За юу гэхээр би өнөөдөр Польш улсын алдартай зураач Здислав Биксинский гэдэг хүний талаар за мөн түүний уран бүтээлийн талаар ярихаар бэлдлээ. За ер нь энэ Биксинскийн амьдрал болон уран бүтээлийн талаар ер нь энэ подкаст бэлдээ гэж би ер нь хэдэн жил бодож явсан юм а. За тэгээд тэр өдөр нь бол одоо өнөөдөр болж таарч байна. Би маш их баяртай байна. За юу вэ гэхээр ягаад энэ хүнийг одоо ингээд сонирхоод содон судалж бэлдсэн бэ гэхээр би нэг интернетээ санаандгүй явж байгаа нэг Биксинский нэг зургийг олж харсан юм а. Тэгээ нэг хүн нэг юу гэдэмдээ нөгөө анхны хайртайгаа учирсан гэдэг шиг ч гэдэм үү нөгөө заяаны хань зам дээр гэдэг шиг ч гэдэм үү зүгээр яг зөөрлүүлж ярьж байгаа шүү нэг гэд нэг яг айгүй содон туссан юм а надад нэг зураг нь тэгээ нэг өмнө нь харж исэн юм шиг санагдаад ингээд зургийг хараадсан магадгүй Холливуудын кинонд гардаг юм шиг эсвэл ямар нэгэн уран бүтээлчд магадгүй Биксинскийн зургийг авч хэрэгэлдэг байсан баг тэгээд нэг харж исэн зураг байж тараа. Тэгээд энэ хүний тухай ингээд олоод ухаа судлаад үзсэн чинь айгүй сонин нэртэй. Бүр нэрийг би бас анх хэлчихдэггүй сонин бичиглэлтэй байсан л та. Тэгээд Здислав Биксинский гэдэг хүн байсан. За тэгээд зураг нь бас их сонин. За энэ хүний амьдрал ч гэсэн бас их тийм сонин түүхтэй байсан. За ингээд өнөөдрийн маань одоо хүсэн хүлээж өөрөө бодож төлөвлөж мөрөөдөж явсан одоо дугаар маань ингээд бэлэн болж байна. За ингээд хэдүүлээ. Түүний одоо намтар руу оръё. За Биксинский 1929 оны 2 сарын 24-нд Польш улсын Санок гэх жижиг хотод төржээ. 2005 оны 2 сарын 21-нд алдар зураач Биксинскийн цогцыг түүний Варшав хотод байдаг одоо гэрээс нь олсон баг. За ингээд түүний цогцон дээр бол 17 хутганы шарх байсан. За энэ 17 хутганы шархнаас 2 хутганы шарх л ерөөсөө зураачийг одоо өхөл түргсэн болох нь тогтоогджээ. За зураачийн амийг хөнөөхөд оролцсон 2 өсвөр насны хөвгүүд байсан. За тэдний нэг нь бол Роберт Копяк, нөгөөх нь Лукас Копяк гэсэн 2 одоо хөвгүүд байсан байна. За энэ 2 бол одоо 2005 оны 11 сард хүний амь хөнөөсөн хэрэг ингээ ял сонссон. За зураачийн амийг голлон хөнөөсөн одоо хүү нь бол Роберт Копяк гэдэг хүүхэд байгаа. За энэ хүүхэд бол Биксинскийн туслахаар ажиллаж байсан олон жилийн танил бөгөөд найзынхан хүү байсан нь үнэхээр хачирхалтай. За Биксинский төрлөх Польш улс болон олон улсад алдартай зураач байсан бөгөөд гэр бүл, найз нөхөдтэй ээлдэг, зөөлөн ханддаг, дуу цөөтэй, маш даруухан, ичимхий хүн байсныг та санах хэрэгтэй. За гэхдээ та түүний уран бүтээлүүдийг хараад за яг энэ бүтээлийг хийсэн хүн, энэ зургийг зурсан хүн ийм ээлдэг, зөөлөн зантай, даруухан, ичимхий, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүн байсан гэж бодохоор үнэхээр сонин санагдсан надад. За түүнийг амьд ахуй цагт бүтээлүүд нь алдартай болж олныг шуугуулж байсан бол нас барсныхын дараа ч гэсэн олон сониуч хүмүүс түүний зургийн их хувийг олж авах гэж эрэлт гарсан байна. Биксинскийн уран бүтээлүүд түүний хувь хүний зан чанараас эрс ялгаатай бөгөөд хүний хар дарсан зүүд мэт зовлон гуниг, тарчлалаар дүүрэн хар бараан дистоп ертөнцийг харуулдаг. За дистоп гэдэг нь бол ер нь зовлон зүдгүүр, дарангуйлал, туйлын шудраг бус байдлаар тодорхойлогддог зохиомл, за аль эсвэл бодит нийгмийг хилдэг тийм хэллэг байгаа. За дистоп нийгэм гэвэл одоо юу юм бэ? Ямар юмыг дистоп нийгэм гэж хэлэх вэ гэхээр за дарангуйлагч засгийн газар, иргэдийг хатуу хянах, хувь хүний эрх чөлөөгүй байдал, байгаль орчныг доройтол, хувь хүний хөгжлийг дарангуйлж, ард түмнийг зөвхөн ажиллах хүч татвар төлөгч хэрэгсэл мэтээр үүсэх одоо ийм байдлууд давамгайлсан нийгмийг дистоп нийгэм гэж хэлдэг юм байна. За Биксинскийн бүтээлүүд бол одоо түүний дотоод ертөнцийн болон хувь хүнийх нь гайхалтай өвөрмөц зан чанарын нарийн тусгалын илрэл байх. За Биксинский олон нийтийн дунд барагтаа ордоггүй, ер нь ганцаардмал хүн байсан. За гэвч түүний бүтээлүүдээс сэлэн мэт хурц, тодорхой байдал, амьдралын хар бараан талыг маш гүн гүнзгий одоо дүрсэлж чадсан байдаг. Магадгүй таач бас өмнө санамсаргүй байдлаар Биксинскийн зургуудыг хаа нэгтгээс харж байсан баг. За ингээд түүний дотоод ертөнц болон бүтээл рүү бүгдээрээ шумбцгаая. Биксинскийн хамгийн алдартай зургуудын нэг болох бүрээчин зургаас эхэлж байна. За түүний зургуудыг анх харахад шууд утгаараа тодорхой юуг илэрхийлж буйг үзэгчдэд харагдахгүй.
зургийн нарийн деталь бүрийг ажиглаж мэдэрч чадах юм бол Бекинский юуг илэрхийлж буйг та ойлгох болно. Тэрээр хөгжим баш дуртай хүн байсан бөгөөд өдрийн ихэнх хугацааг ихэнх цагийг хөгжим сонсож тэгээд зураг зурж ганцаараа өнгөрүүлдэг байсан гэж байгаа. Дуртай хөгжмөө сонсох үед аз жаргалын даавар ялгарч, бодлууд зогсож, таныг их бүтээлч болгож, үл мэдэгдэх ертөнцийн гайхамшигт мэдрэмжүүдийг төрүүлдэг шүү дээ, тийм үү? За би ч бас хөгжим сонсоход надад бас иймэрхүү мэдрэмж их гоё төрдөг. Би ч бас хөгжим их сонсох дуртай, голчин живчээр сонсдог. За яг энэ мөчөд л Бекинский биерээ бариад зураг зурдаг байсан баха. Бекинский шиг алдарч зураач хөгжмийг өндрөөр үнэлдэг байсан. Надад бас их утга учиртай санагдсан. За зураачийг бага наснд байхад нь ээж нь төгөлдөр хуурын хичээлд явуулж хүүгээ ирээдүйд алдартай хөгжимчин болно гэж найдаж исэн гэж. За тэр цагаас хойш Бекинский бол ерөөсө төгөлдөр хуурын хичээл нь хизээш дуусшгүй мэт уйтгартай санагдаж төгөлдөр хуурын тэр хурууны дасгалыг өөрөө бол ер нь төдийлөн сонирхдаггүй байсан байна. За гисэн ч бол хожмоо хөгжим зураачийн амьдрал маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм аа. Бекинский сонгодог хөгжим жаз, хард рок, поп гэх мэт бүх төрлийн хөгжмийг сонсдог байсан. За гэртээ бүр өөрөө ерөөсөө яг тэр урлангийнхаа өрөөнд гэх юм уу тэр студийн хэмжээний тийм аудио төхөөрөмжүүд худалдаж аваад за тэгээ олон зуун CD болон пянзны цуглуулгатай байсан. За ингээл дуунуудаа сонсоод мэдээж хөвчээр сонсдог байсан. Ингээд бүтээлээ зураг зурдаг байжээ. За зураач бол хөгжмөөс хүчтэй түлхэлт авч тайлбарлах боломжгүй өөрийн сэтгэл хөдлөлөө уран зурагт буулгадаг байсан байх магадлал тун өндөр. За тэрээр бол Daily Art Magazine.com гэсэн сайтанд өгсөн ярилцлагандаа бол ярьсан байна л да. За би өөрийн сонсголоо шалгуулж хэвийн байгаа эсгээ үзүүлсэн. Миний хэв маяг байгаа байдлыг эвдэх тийм л хөгжим надад хэрэгтэй байлаа. Би өдрийн 14 цагийн турш тасралтгүй хөгжим сонсох үед зөвхөн хөгжмөл надад зураг зурах боломжийг олгодог юм шиг санагддаг. Хөгжим сонсож байх үед надад ямар ч завсарлах, амрах шаардлага огт гардаггүй. Өөрөөр хэлбэл би ерөөсөө огт ядардаггүй гэсэн байна. За харин ч хөгжим надад кофенаас ч илүү нөлөөлдөг шүү гэж ярьсан байна. За бүрээчин зураг Бекинский зурж байх үедээ ямар төрлийн хөгжим сонсож байсан нь сонирхолтой. Намуухан, уянгалаг, чанга, хайрын тухай эсвэл ямар нэгэн өөр төрлийн ая сонсож байсан ч гэж болно. Яг ямар төрлийн хөгжим зураачийн толгойд уг санааг буулгасан нь ингээд сонирхол татж байгаа юм аа. За зураг дээр хідэн 10 хуруунууд бүрээг дагсан сүлжмэл мэт харагддаг. Эдгээр хуруунууд харь гаригийн мэт хүний цээжний хэсэгтэй шүрмсөөр холбогдож наалтсан мэт. Бүрээчин зурагт өнгөний эсгээ маш бага боловч зургийн наривчлал гүн бөгөөд тодорхой. Зураач уг зурагт хөрс шороо өнгийг хэрхэн хэрэглэсэн тухай ярилцлагандаа бас дурдсан байдаг. За тэрээр ярихдаа бол зурагт тодорхой сэтгэл хөдлөл, хэм маягийг бий болгохын тулд цөөн тооны өнгийг би ашигласан. Хөрс шороо өнгнөөс хагас тооны хөрсний илүү олон өнгүүд үүсдэг. Тиймээс зураг олон өнгөтэй биш, ойлгомжтой байдлаар дүрслэгдсэн байвал уран зураг илүү баялаг болдог гэж би боддгоо гэж хэлсэн байна. Тэгээд дээрэс нь бүрээчин зураг гэрэл сүйдэртэй, нүдэнд хурц тусгааргүй кадиум улаан өнгөн дээр суурилсан гэсэн байгаа. За зарим хүмүүс бүрээчин зургийг өнгөцгөн харах үед өнгө зүс муутай гэж дүгнэх нь бий. Гэвч чадварлаг үзэгч зургийн өнгөний агуулмж цөөн байсан ч зургийн гэрэл сүйдэр болон утгыг харж чаддаг юм аа гэж Бекинский ярилцлагандаа ярьж исэн байна. За зураг руу дахиад анхаарлаа хандуулцгаая. За бүрээчин нүдгүй, хамаргүй мэт харагдах бөгөөд хачин чихтэй. Түүний царай ер нь бол тодорхой харагддаггүй. Бүрээчин үнэхээр хүнээс өөр төрөлтөн шиг. Ер нь бол харийн хүн юм шиг, тийм ээ. Түүн ямар нэгэн төрлийн зориг, идэвхийлэл үгүй мэт боловч хөгжмдөө бүрэн төвлөрч зогсоо зайгүй хөгжмдөж байгаа мэт харагддаг. За дараагийн зураг руу орж байна. Аал зэтгэж. За уг зураг үнэндээ бол нэргүй зураг байна л да. Зураач бол нэрлээгүй. За гэхдээ үзэгчд бол уг зургийг аал зэтгэж эсвэл аалзан хүмүүсийг идэгч гэж нэр өгсөн байгаа энэ зурагт.
Биксинский өөрийн өгсөн бас нэгэн нэвтрүүлгийн ярилцлаганд хэлсэн байгаамаа. За эхэндээ би бол бүх зургуудаа нэр өгч байсан. За ингээл нэр өгөөл нөгөө зургийнхын одоо нөгөө хэмжээг ингээл бичээд явдаг байсан байл та. За сүүлдээ би бүр одоо маш олон зуун зураг зураад энэ бүхнээс залхаж эхэлсэн. Зүгээр л ерөөсөө үзэгчд миний зургийг хараад энэ зураг юу өгүүлж байгааг л ойлгох. Тэгээл тэд бол одоо нэрээ өөрсдөө өгөөд явъя гэж би одоо бодсон. За тиймээс би зургуудаа нэрлэхээ болсон гэж ярьсан баг. За Аз эдэгч зургийг Биксинский 1971 онд зурд дуусгасан байна. Зургийг харахад зураач магадгүй өөрийн айж авдаг зүйлээ уран бүтээлтэй харуулсан юм шиг санагддаг. Зураг дээр амаа том ангайсан, аимшигтай царайтай, аврах толгой байх бөгөөд цогцос мэт биетэй, аалт шиг үе мөчтэй, догшин, хар бараанаар дүүрэн хүн сүргийг амаа том ангайсан царай залгихаас өөр аргагүй байдалд орсон мэт харагдаж байгаа. За эсвэл жам юм шиг тийм дүр төрхтэй харагддаг. За нэгэн нийтлэлд бичснээр бол Биксинский хийсвэр албадлагын эмгэгтэй байсан бөгөөд за уг зураг бол түүний айцаа илэрхийлсэн нэгэн хэлбэр гэж одоо үзсэн байна. За Биксинский бага залуу наснасаа эхлэн аазнаас айх эмгэгтэй байсан байгаа. За маш жижиг аалж харахт үедэл зураачийн тэр аазнаас айх эмгэг нь бол хөдөлж гистерия гэдэг одоо сэтгэл зүйн тийм байдал үүсгдэг байсан байна. За гистерия гэдэг ер нь монгол хэлэндээ буулгах юм бол одоо хит их түгшүүр, айдас, сандрал хэлбэрээр илэрдэг. За энэ нь бол ямар ч тийм хяналт контролгүй байдалтай одоо тийм сэтгэл зүйн нэг тийм төрлийн төлөв байна. За та одоо юу гэмдэ айлаа хий тэрийг өөрөө контроллож чадахгүй эсвэл маш их одоо сандардаг ч юм уу, маш их одоо түгшдэг ч юм уу, тэрийг өөрөө контроллож хэвэн болгож чаддгүй сэтгэл зүйн тийм төлөвийг гистерия гэдэг юм байна. За ингээд бол Биксинский өөрийнх нь ам руу хин нэг нь халбаг дүүрэн аалц хийх вэ гэсэн одоо ямар ч үндэслэлгүй айцанд айгүйх санаа зовж явдаг байсан гэж байгаа. Тэгээд ингээд энэ үе бол бодогддог тий. Ягаад чинь тий ам руу нэг бүүн аалц хийчихүүдийг хийж байгаа ч юм шиг тийм мэдрэмж зураачд төрдөг гэжээ. За Биксинский өөрийн зургийнхаа үзэсгэлэнгийн нээлтэнд бол ерөөсөө оролцохоос ерөөсөө татгалцдаг тийм ичимхий хүлцэнгүй зантай хүн байсан гэж байгаа шүү. Их сонио. За яагаад гэхээр ерөөсөө Биксинский зургийнхаа нээлтийн одоо тэр үзэсгэлэнгийнхаа нээлтэнд оролцоход түүнд одоо энэ үйл явдал одоо маш дарамттай санагддаг байсан гэж байгаа. За тэгэхээр ер нь бол зураач маань тийм ээ зарим нэгэн тохиолдолд бол үзэсгэлэнгийн нээлтнээс шууд татгалздаг байжээ. За нөгөө талаар гэвчиг зураачийн уран бүтээлээс харах юм бол түүний уран бүтээл бол маш зоримог, хүний анхаарлыг шууд татах үйц туйлширсан байдал харагддаг. Магадгүй уг зураг Биксинскийн аазнаас айх эмэгтэй шууд холбоогүй ч гэж болно. За үүнийг бол магадгүй зураачаас өөр хинч баталж чадахгүй. Аз эдэгч зургийн маш олон нарийн ширийн зүйлс тийм ээ үзэгчдэд яг үүндээ зураач юунаас сэтүүлж уг зургийг зурсан бэ гэдг нь одоо ч гэсэн нуу цэвэр үлдчихэж байгаамаа. За магадгүй танд ч гэсэн энэ бүхэн нээлттэй та ер нь Биксинский одоо юунаас санаа авч юу бодож энэ зургийг зурсныг бас уг зургийг харангаа бодож болох юм аа. За дараагийн зураг руу орж байна. Биксинскийн AD-72 гэх нэртэй зураг байна. За уг зураг бол ерөөсөө миний одоо олж мэдсээр санаг хотын тэр уран зургийн одоо тэр үзэсгэлэнд бол хадгалагдчихэдэг гэд хэлжсэн. За уг зураг маань бас л ерөнхийдөө нэр байхгүй. За AD-72 л гэж хэлсэн байна. За бодвол 1972 онд зурж дууссан юм уу гэж би ойлгосон. За уг зургийг бол үзэгчд хязгаарлагдмал гэдэг нэр өгсөн байж байгаа. За зурагт тийм цастай өндөрлөг газраас явж буй бололтой тийм полтой өмссөн этгээд сонин төрхтэй дүрийг дүрсэлсэн баг. Шууд нүдний тусна. За уул эсвэл толгодын оройд ирэх хар өнгийн объект нь ямар нэгэн барилга байгууламж мэт харагддаг. За тэр объект дээр хоёр жижигхэн цонх байх бөгөөд тэр цонхон дээр гэрэл асж байгаа. Тэр нь яагаад ч нэг хүний нүд чим шиг нэг контролдод би чамайг харж шүү. I see you. Хаач явсан тийм ээ би чамайг харж байгаа шүү гэдэг мэд мэдрэмжийг төрүүлдэг. За анхны сэтгэлээр уг этгээд дүр нь шавж эсвэл ямар нэгэн харийн орчнол мэт харагдаж байгаа сонирхолтой. За мөн одоо зургийн бараан дэвсгэрээс огцсон одоо тодорч гарч ирж байгаа тийм улаан өнгийн хувцастай бяцхан хүн уг зургийн гол цөм байх. За энэ харийн оршнол улаан хувцастай хүнийг гараасаа тавихааргүй мэт хатгсан нь Биксинскийн дарангуйлагдсан зан чанарын сэдв рүү чиглэж болох талтай.
Учир нь юу гэхээр зураач 1929 онд нэр хүндтэй нөлөө бүхэн айлын ганц хүү болон мэндэлсэн байдаг. За түүний хүүхэд нас ганцаардал дунд өнгөрсөн бөгөөд зураач бол хүүхэд байхдаа тийм ээ үргэлж цэвэрхэн чамин хувцлаж ээлдэг харьцаатай хүүхэд байсанд за бусад хүүхдүүд бол түүнд атаархдаг байсан гэж байгаа. Хүүхдүүдтэй ер нь тийм тоглож байгаагүй баг нийлдэггүй. За тэрээр өөрийнх нь үеийн хүүхдүүд хоорондоо тоглож, хөгжилдэж, дураараа авирлаж, хувцаа заваартуулж буй хөндлөнгөөс хараад ганцаараа зогсдог байсан гэж. Биксинский төгөлдөр хуурийнхаа хичээлээс залхаж том болох тусмаа эцэг эхийнхээ шаарддаг байсан теннис тоглох, өглөөний дасгал болон гэрийн багшийн хичээл гэх мэт зүйлсийг үл тоомсоролдог болсон. Тэрээр дунд сургуулаа төгсөөд кино урлагийн сургуульд сурахыг мөрөөдөж байсан ч гэсэн эцгийнхээ шаардлагын дагуу гэр бүлийн уламжлалт бизнесээ авч үлдэхийн тулд архитекторын чиглэлээр суралцсан байна. За зураач хүүхэд насндаа хизээч эрх дураараа өөрийнхөөрөө байж чадаагүй бөгөөд энэ бүх алдсан боломжуудтай үргэлж харамсаж явдаг юм шиг санагдсан. За дараагийн зураг. За уг зураг дээр үзэгч рүү цоо ширтсэн харцтай цэнхэр нүүр царай нь одоо эрх чөлөөгүй юм шиг мэдрэгдэх бөгөөд ханан хэрэмтэй хаашаач хөдлөх боломжгүй хадагдсан мэт харагддаг. Өөр нэгэн хий үзэгдэл шиг тийм алтан шаргал өнгөтэй царай дээшээ тэнгэр рүү харан хэвтэх бөгөөд одоо сүүлчийн амьсгалаа хурааж буй хүний дүртэй юм шиг санагдсан. За зургийн баруун буланд улаан өнгийн хувцастай буддын шашны лам шиг хүн явж буй харагдах бөгөөд түүний царай хүлцэнгөө мэт боловч цөхрөнгөө барсан ч юм шиг нэг тийм хүйтэн төрхтэй харагддаг. За магадгүй лам уг ханан хэрэмнээс явж байгаа бөгөөд ямар нэгэн үл мэдгдэх тийм тарчлаантай, зовлонтой зүйлсийн цаана давж гарсан юм шиг сэтгэл төрүүлж байгаа юм. Тэрээр эрх чөлөөтэй болоод эндээс явах боломжтой болсон юм шиг. За өөрөөр хэлбэл уг одоо улаан хувцастай лам маань за амьдралын тойргоос ангиж ирсэн юм шиг бол надад сэтгэлийг төрүүлсэн. За дараагийн зураг. Хаашаач гарч болохгүй ханан хэрмэн дунд хүүхдээ ихрийлж буй эмэгтэй мэт дүр харагддаг. За магадгүй энэ эмэгтэй хүн биш ч гэж болно. Надад бол ягаад ч юм тийм их хүний тийм нэг энерги шиг санагдсан. За магадгүй энэ зураг Биксинскийг ямар гэр бүлд мэндэлж хичнээн хөрөнгө чинээтэй айлын хүүхэд ч гэлээ бүх амьдралыг нь түүний өмнөөс хин нэгэн төлөвлөж гисэн тийм ээ. Ямар ч хувь хүний эрх чөлөөгүй өссөн мэдрэгддэг. Гэвч эцсийн сэтгэхийн мэдхүлээ. Ер нь бол энэ шууд утгаараа энэ зургийг хараад надад төрсэн сэтгэл юм аа. За дараагийн алдарт зураг руу орж байна. Энэ зураг бол Сүнснүүдийн шуурга нэртэй зураг. Биксинский Краковын их сургуулиа архитекторын чиглэлээр суралцаж төгссөнийхөө дараа барилгын талбай ахлагчаар ажиллаж исэн гэж байна. За тэрээр ажлаа үзэн ядаж хайсан бөгөөд 1950 оноос эхэлж фото зураг авч эхэлсэн байна. За гэвч тэрээр фото зургийн одоо камерны буулгах боломжгүй хязгаарлагдмал үзүүлэлтүүдээс болоод гэрэл зураг орхисон. Биксинский урлагийн чиглэлээр албан ёсоор сураагүй ч за зурхаар шийдсэн байна. За тэрээр фото зургийн хальснаа буулгах боломжгүй тийм ээ хүний физик оршихугаас давсан зүйлийг дүрслэн харуулхад уран зураг түүнд яг тохирч исэн байна. За мэдээж бол фотокамер бол байгаа зүйлийг л буулгана шүү дээ. Гэхдээ бол Биксинский арай өөр зүйлийг хүсэж байсан. Биксинскийн зургууд маш гүнзгий наривчлалтай бөгөөд тэрээр хүний эфирийн төвшний одоо энерги хэлбэрийг ер нь бол зурагт буулгахыг хүсэж байсан. Зураачийн бүтээлийн чиг хандлага бодит байдлаас тис өөр байсан нь түүнийг амжилтанд хүргэсэн гэж үздэг. За тэрээр бол бүтээлдээ өөрийн мөрөөдөл, зүүд, хар дарсан зүүднээс авсан санаануудаа дүрслэхээр шийдсэн байна. 1960-аад оны сүүл үед Биксинскийн уран барилга апокалиптик ландшафтыг зөвлөсөн тамийн дөрүүд нь түүнийг үндэсний болон олон улсын хэмжээнд асар их амжилтанд хүргэсэн ч за мэдээж Польш хүн бүр түүний бүтээл мэдээж таалагдаагүй маа. За апокалиптик ландшафт гэдэг үгийг тайлбарлая. За үг маань байгалийн гамшиг, цөмийн дайн, уур амьсгалын сүрэл, нийтийг хамарсан тахал өвчин, харь гаригийн товтлогоон болон дэлхийн сүрлийн одоо янз бүрийн хэлбэрүүдийг л хэлдэг нэршлиг апокалиптик ландшафт гэдэг юм.
За Бекинскийн бүтээлүүдийг үзэгчид бол одоо цагийг дүрсэлсэн яг л одоо өнөө цаг байна штэ гэж ер нь хараад идэг гэж байгаа. За гэвч бол одоо зураач маань нилээ эрт үеэс одоо зурж эхэлсэн бөгөөд түүний зураг дөнгөж 1980 оны дунд үед л одоо олон танигдаж алдарт гарч эхэлсэн байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхэд өнөө цагт бол 2025 он хэдийн гарчээ. За энэ видеонд үзүүлсэн зургуудын дийлэнх нь түүний хамгийн одоо өвөрмөц бүтээлүүдээс бүрдсэн цуврал байлаа. За энэ зургийг дээр нэг товчхон ярий. За хүний яс болон үе мөч нүүр царайг маш наривчлалтай дүрсэлсэн тийм ээ. Эмх замбраагүй шахацлалтан харагдах эдгээр дөрүүд нь хүний харт дарсан зүүдний агшин зургийн мөчийг санагдуулна. За зургаас хийсвэр ертөнц цаашлаад хүний зүүдний ертөнцөөс ийм зүйлийг олж үзэх болов гэсэн одоо бодолд өрч байна. За мананта эсвэл одоо тийм утаатай ч юм шиг тийм ээ аалны шүлсэнд ороогдсон ч юм шиг энэ олон сүргийн дүрс хідэн зугаараа тоологдохоор тэд нэгэн химээр исчилтэн хурдтай хөдлөх бөгөөд ар араасаа түлхэлдэн нэгнээсээ хоцрохгүй гэсэн шиг тэмцэлтэн байгаа юм шиг харагдаж байгаа. За сайн ажилвал зургаас өөр төрлийн зүс царай харагддаг. За өрөөний нуман хэлбэртэй хаалгыг тоосгоор үрж битүүлснээс гадна өрөөнд ямар ч жижиг нүксв цонх мох бүр харагддаггүй. За энэ байдал бол өрөөнөөс гарах ямар ч боломжгүй мэт орон зай одоо бачуурсан мэдрэмжийг төрүүлж эрхчлөөгөө олж авахын тулд эцсээ хүртэл хүсэмжлэх дөрвөн ханны дунд эсвэл ямар нэгэн төрлийн гатсан хязгаарлагдмал орон зайд байгаа мэдрэмжийг шууд төрүүлмээр. Өрөөний цөмд эрчилдэн эргэлдэж буй одоо энэ мананта утаат элементүүд нь өрөөнд буй одоо тод болон бараан өнгөний ялгааг тодотгож гол хэсэгт нь харагдаж байгаа. За зургийн гол санаа сүнслэг сүргийн эцсийн очих газар юм аа. За тоосгоор битүүлсэн нуман хаалганы дээд талд та бүхэн анхаарлаа хандуулаарай. За тэнд бол чөтгөрийн эвэртэй царай байх бөгөөд тэрээр гараараа зөрөн өнгөрч буй сүнсний сүргийг чиглүүлэх дохио өгч байгаа харагддаг. Яг тэднийг замчилж байгаа юм шиг. Яг нэг захиргаадаж ийшээ яв, тийшээ яв гэж юм шиг харагдаж байгаа. За магадгүй хий биетний хувьд тоосгын хаан бол саад биш бөгөөд уг хаалга хараалд идэгдсэн сүнснүүдийн тамд орох хаалга байж болох уу гэсэн асуулт гарч ирж байна. За дараагийн зураг руу орж байна. Үхэл ба дахин төрөл. 1980 оны дунд үед Бекинскийн Америкийн нэгдсэн улс болон Японд зургийн үзэсгэлэнгээ гаргажээ. Энэ цаг үеийг зураачийн бол ер нь уран бүтээлийн хамгийн оргил үе байсан гэж үзэж байгаа. За энэ нь түүний готик төрлийн зургуудын үе. Тухайн үеийн зургууд бол анхаарал татах үз тийм ээ тод бөгөөд зарим нэгэн одоо тийм хүйтэн тийм баг зэрэг эвгүй гэхдээ хачирхалтай бас үзэсгэлэнтэй. Санаа хотын түүхэн музейс хадгалагдаж буй уг зурагт анхаарлаа хандуулъя. За Бекинский өөрөөр өнгийн туршилт хийж эхэлсний тод жишээ бол энэ зурагнаас харагддаг. Уг зураг цаг хугацааг өгүүлэх бөгөөд байгалийн уур амьсгал түүний дистоп төрлийн бараан зургуудаас ялгаатай. За харь ертөнцийн мэт ой мод ногоон ямар нэгэн одоо төрлийн ургамлаар хүрээлэгдсэн бяцхан цөөрөм зурагт том нисдэг амьтны арга яс харагдах бөгөөд за уг амьтан нисдэг птерозавр руу аль эсвэл зураачийн өөрийн төсөөллөөс одоо бүтсэн амьтын хэсгийг мэдэхгүй байна. За мэдээж бол зургийн гол цөмд цөөрөм дотор зогсох хүн анхаарал татна. Тэрээр усан баталгаа гэх зан үйл хийж буй мэт аль эсвэл дахин төрөл авахаар бэлтгэгдэж байж болох юм. Энэ хоёр санааны алийг нь зураач дүрсэлснийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. За зургийн яс энэ баруун хэсэгт ямар нэгэн тийм хий зүйл мэт юм утаад хар дүрс танд харагдана. Тэ манантай ч юм уу те. За үүнийг зураач өөрөө бодож олсон баг. За сайн харуул магадгүй энэ хар одоо тийм дүрс маань нэг харин ямар нэгэн мод ч юм шиг. За аль эсвэл өөр зүйл байж болох юм. За Бекинский метал рок цомгийн цуглуулгатай байсан бөгөөд түүний яг энэ готик 90 үеийн одоо тамийн дүр төрхтэй зургуудыг бол судлахад ойлгож мэдхэд бол метал рок цомгуудыг сонсоход их ойлгомжтой байдаг. За гэвч зураач өөрөө ярихдаа бол зургуудаа бол их өөдрөг бөгөөд хошигнолтой гэж бол үздэг байсан шүү дээ Бекинский. За үүнийг бол санах хэрэгтэй. За магадгүй Бекинский шиг хүн бол метал рок хөгжмийг тийм ээ шал өөр одоо өнцгөөс нь харж сонсож тэвнийгээ мэдэрснээ зурагтаа болгодог байсан болов уу гэж бодож байна.
За дараагийн зураг бол одоо Вячеслав Бексинскийн хамгийн сүүлчийн уран бүтээл болох Сүүлчийн зураг байна. За Бексинскийн сүүлчийн уран бүтээлүүд ер нь 1990 оноос ойролцоогоор 2000 он хүртэл ерөөдөө үргэлжилсэн. За энэ хугацаанд түүний урлагийн бүтээлүүд олонний анхаарлыг татаж маш их амжилтанд хүрсэн байсан. Зурагч амьдралынхаа сүүлийн жилүүдэд Польшийн нийслэл Варшав хот руу гэр бүлээрээ нүүгээд тэндээ одоо хүүтэйгээ эхнэртэйгээ гурлан амьдарч исэн юм байлээ. За тэрээр бол шинэ газар одоо нүүж ирснээс хойш байнга зураг зурж гэрээсээ бараг гарахаа болсон гэж байгаа. За энэ нь бол магадгүй одоо Бексинский нэлээд өндөр настай болсон байсантай холбоотой байж болно. За өөрөө ч бас нэгэн ярилцлагандаа ярьсан байдаг л да. Ер нь бол үнэндээ би Варшав хотыг сайн мэдэхгүй байсан учраас барагтаа их гэрээсээ гардаггүй байсан. Хотод одоо ийшээ тийшээ явж одоо мэдэхгүй учраас гэж ярьж ирсэн. За харамсалтай нь Бексинскийн энэ тайван амьдрал удаан үргэлжлээгүй Варшавт ирснээс нь хойш. Түүний эхнэр Зофия 1998 онд хур тавдраар нас барсан юм байна. За ингээд энэ явдлаас яг жил орчмын дараа бол Бексинскийн ганц хүү болох тийм ээ алдартай хөгжмийн сэтгүүлч, орчуулагч Томас амиа хорлсон баг. За ингээд зураач маань 2005 онд өөрийн гэртээ хутгалуулж нас барсан. За Бексинскийн байрны цэвэрлэгч хийдэг байсан эмэгтэй 19 настай хүү бол одоо зураачийг хутгалж алсан байдаг. За алхам шалтгаан бол Бексинский түүнд мөнгө зээлхээс татгалцсан гэж. За ингээд энэ гурван хүн маань нэг гэр бүлийн гурван хүн маань одоо их сонирн байдлаар ингээд нас барцгаасан байна. За зураач бол алуулахаас өмнө сүүлчийн зураг зурсан. Энэ зурагт бол Бексинский энгийн хэм маягийг харуулсан минималист зураг болсон гэж үзэж байгаа. За гэхдээ бол уг зурагт Бексинскийн гол шинж чанарууд бол одоо харагддаг. За зураач амьдралынхаа сүүлийн өдрүүдэд эргэн тойрноо яг хэрхэн харж мэдэрч байсныг бас ойлгох нь одоо мэдээж түүний сүүлчийн бүтээлийг харахад одоо сонирхол татнаа. Бексинскийн генетийн байдлаар амиа алдсан бөгөөд магадгүй энэ зургаа өөрийнх нь сүүлчийн зураг гэдгийг ч одоо огт мэдээгүй байж болно. За эсвэл энэ зургийг түүний өмнөх бүтээлүүдтэй харьцуулахад маш энгийнээрээ ялгардаг. За зураач маань бол одоо энэ сүүлийн бүтээлээ зурж явах үедээ бол нэлээд өндөр настай байсан. За тийм учраас одоо хүний одоо нөгөө залуу нас, дунд нас, өтөл нас гэж байдаг шүү дээ. Мэдээж өтөл нас бол одоо залуу нас, дунд наснаас өөр байгаа учраас түүний дотоод ертөнц илүү тайван, амар амгалан болж яг одоо тэр өтөл насныхаа сэтгэлийн тусгалыг уг зурагтаа бас буулгасан юм уу гэж үзэж байна. За магадгүй тийм ээ одоо зураач маань одоо өтөл настай болсон байсан учраас магадгүй одоо зүн совин өөрийн далд ухамсарын төвшөнд өөрийгөө одоо өвхөл ойртож ирснийг магадгүй энэ бүтээл нь түүний сүүлчийн бүтээл юм шүү гэдгийг бас мэдэрсэн ч байсан байж бас болох талтай. Бид бол түүнийг нас барахаас өмнөх үеийн одоо гэрэл зургууд болон бүтээлүүдийг нь ерөнхийдөө ингэж үзлээ. За тэдний ихэнх нь ерөөсөө л үхэл ба үхлийн дараах амьдралын сэдвтэй. За хамгийн бага боловч гоо үзэсгэлэнтэй төрхийг үзэгчдэд хуваалцдаг. За энэ зурган дээр байгаа дүрсүүд ер нь нэг тийм гэрэлтэй нэг тийм зүйл харагдаад байна л да. Тэгсэн хатлаа нэг тийм тэнгэрлэг тийм сүнснүүд ч юм шиг харагдаж байна. За Бексинскийн уран бүтээлүүдийг байнга ер нь бол амьд ахуй цагтанж бай. Одоо ер нь нас орсон хойно ч гэсэн их буруугаар их ярьдаг. За зураач ч гэсэн өөрөө бол амьд байх хугацаанд бол энэ талаар их дурсдаг байсан. Хүмүүс бол миний уран бүтээлийг их буруугаар хүлээж авч буруугаар ярьдаг гэж. За Бексинский зургандаа өөрийн дотор дарагдсан бодол санаа сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн нь бол харагддаг. Гэвч Бексинский хувь хүнийхээ хувьд бол маш өөдрөг, ээлдэг зөөлөн зантай нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүн байсан. Түүний энэ сайн сайхан чанарууд нь бол түүнийг нас бартал хүртэл өөрчлөгдөөгүй гэж байгаа. Тэгэхээр энэ бол хувь хүний өөрийнх нь одоо зан чанар онцлог байжээ. Түүний бүтээлүүдийг хүмүүсийг одоо зориудаар бухимдуулчмаар тийм цочирдом, урам хугармаар сэтгэлийн айц төгшүүрийг дүрсэлсэн гих талаас нь одоо жоо хар баргаан талаас нь дүрслэн тайлбарлаж одоо ярьж түүний уран бүтээлүүдийг сөрөг талаас нь бол алдаршуулж болохоор за гэвч бодит байдал дээр Бексинский өөрийн бүтээлүүдтэй айл болох нээлттэй өөрийнхөөрөө байж чадсан хамгийн чухал. Бексинский урлагийн нийтлэг хэм маягийг ерөөсөө дагаж мөрдөөгүй яг өөрийнхөө хүссэн зүйлийг л зурсан. Тэрээр зурх урам зоригоо эргэн тойронд байгаа зүйлсээсээ биш хамгийн чухал нь өөрийнхөө дотроос олсон явдал.
Ямар ч үсэн Бексинскийн нийт массын анхаарлыг татах гэж бол оролдоогүй. За магадгүй та Бексинскийн бүтээлүүдийг аимшигтай гэж харж болно. За гэвч түүний ихэнх зураг бол илүү амьдралын тэм гонигтай талыг харуулсан. Амьдралын тэр хошин талыг харуулсан гэж одоо үзэх юм бол яг энэ миний хэлэх гээд байгаа гол санаа юм аа. За ямар нэгэн уран бүтээлэг бол ямар ч утга учиргүй гэж хэлээд утгагүй юм а гэж хэлээд өнгөрөөх нь бол үнэхээр харамсалтай. Бексинский бидэнд бол өөрийн өвөрмөц бүтээлээ бэлэглэн үлдээсэн уран бүтээлч. Түүний бүтээл өнөөдрийг хүртэл уран бүтээлчдийг урамшуулсаар байгаа юм. За зургууд нь бол шууд харагдах байдалтай биш, гайхамшигтай тэр чадвар болон нууцлаг учраас Бексинскийн бүтээлүүд магадгүй хүмүүстэй холбогддог байх гэж бодож байна. За ингээд өнөөдөр бол одоо алдартай зураач Бексинскийн бүтээлийн талаар та бүхэндээ ярьлаа. Хүлээн авсан сонсон та бүхэнд маш их баярлалаа. За мэдээж та бүхэн илүү өрөө суугийг анх удаа сонсож байгаа subscribe дараарай гэж хүсэж байна. За байнгын сонсогчдоо мэдээж маш их баярлалаа. Та нартай хайртай шүү. За дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяр та.